Нэг амьсгаагаар. За тэгээ манайхаа нэмэх 18 шүү. Цуснууж болон нүцгэн шалдан хэсгүүд ихтэй тул жирэмсэн бага насны хүүхдүүд болон эвгүй хэсгүүдийг үзэж чаддгүй хүмүүс алгасаарай. За юу яцхан залуусаа. Ер нь дэлхийн нийтээрээ л утгагүй драм үзэж өөрийгөө шаналлахын оронд ерөнхий шал өөрөөр сэтгэж хийсэн кино болон ялангуяа анимашныг ихээр үзүүлсэнийг та бүхэн мэднэ. Анимашны зөвхөн хүүхдэд зориулсан гэсэн явцсан утга ер нь л бол байхгүй болсон баха. Гэт хэлэхэд нэмээд бүх насныханд л зориулагдсан л байдаг болсон одоо. Энэхүү хайр өхөл роботууд гэсэн цувралаар богино минутанд өөр анимашнуудыг ярих бол. Та эндээс юу ойлгосноо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Тэгээд сувгаас тэгж лайк саб дараад үзээрэй. За ингээд цувралууд руугаа орцгоё. За юу яцхан guys. Амлсясаар Season 2 руугаа орцгоё. Sunset City. Ирээдүйд ухаалаг роботууд манай гэрүүдэд түгээмэл зүйл болох бөгөөд тэд хүн төрлөختөнд үргэлж хэрэгтэй байсан туслах гар нь байх болно. Өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болноо л гэсэн үг. Нохоо салхилуулах хүртэл зориултын роботууд хариуцах ба таны үслэг найзын гаргасан бохирыг ч цаг алдалгүй цэвэрлэнэ. Та бүр теннисний талбайд өөрөө ч гарч тоглох шаардлагагүй. Робот үүнийг ч бас хийж чадна. Роботууд бүх зүйлийг хариуцна гэж хэлэхэд бараг л хэлсдэхгүй. Sunset City бол ахмад наснуудад амьдралынхаа жаргалтай үеийг өнгөрүүлэх диваажин бөгөөд хүний хэрэгцээд бүх нөхцлөөр хангагдсан. Өөрөөр хэлбэл роботууд нь бүх хэрэгцээг ханганаа л гэсэн үг. Janet бол ганцаараа амьдардаг настай эмэгтэй бөгөөд роботын тусламж нохооныхоо хамт 5 тухтай амьдарнаа. Түүний өдрүүд амар тайван өнгөрдөг байсан ч өнөөдөр Janet роботтойгоо зөрчилдөж энэ маргаан хурдан хурцлын ирмэгт шилжинэ. Бүх асуудал Janet явж явахдаа санамсаргүйгээр нэг зургийн жазыг хөдөлгснөөс л эхэлсэн. Харин робот өөрийн мэдээллийн сан дээр үндэслэн тэр жазны хамгийн оновчтой байрлалыг аль хэдийн тогтоосон байсан тул шууд л буцааж тавина. Энэ нь Janet-ийг уурлуулж тэр дахин хөдлөгнөө. Харин робот дахиад л буцаана. Ийм таталцал үргэлжилсээр Janet жазыг шүүрч авч робот руу ууртагаар ширтэн захирах мэт дохио өгнө. Дараа нь жазыг тавиад эргэж явна. Робот зөрүүдлэн Janet хараагүй хойгоор жазыг дахин өөрийн хүссэн байрлалд тавина. Үүнийг харсан гэрийн тижээвэр нохоо шүтээ ярзаалган дургуутслаа илэрхийлнэ. Робот харин огт тохгүйгээр лазераар нохоон толгоон дээрх үсийг шатааж сургамж өгчдөг. Дуу чимээг сонссон Janet гүйж ирэхэд хайртай нохоо нь өрөвдмөр байдалтай. Толгой дээр бүр халзан эсэгтэй болсон байв. Энэ роботыг зайлуулах ёстой нь тодорхой болно. Зөвхөн зөрөөд биш, бас хүчирхийллийн шин чанартай. Janet шууд л хэрэглэгчийн үйлчилгээний дөрөв залах боловч хүнтэй холбогдох хүртэл 6 цаг хүлээх шаардлагатай гэсэн автомат хариу авдаг. Мөн дахин идэвхжүүлэг товчийг ашиглахыг зөвлөдөг. Janet робот руу дөхөхдөө санамсаргүйгээр буруу товч дарж Purge модыг идэвхжүүлнэ. Энэ горимд робот ойр орчмын бүх амьд биет хүмүүс болон амьтдыг устгах юм байна л та. Сандарсан Janet халдсан болсон нохоогоо тэрхэд робот аквариумын загсыг лазераар устгахдаг. Аюулыг ойлгосон Janet нохоогоо чанга тэрээд орогнох газар хайнаа. Робот тасралтгүй араас нь хөөж бүх хүчээ дайчлан довтлно. Шаазан татыг хүртэл өршөөхгүй. Хазуулах Janet бөөдөнгийн ард нуугдаж амсхийх боломж олдноо. Ингээд тэр зүгтэж явж явах үедээ түүний үс лазер төртөж нохооныхоо адил халзан эсэгч үүсчихдэг. Тэрээр бүлүүдж хөвчээр дахин хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдож ойр байгаа зүйлсээр роботыг сатааруулахыг зөвлүүлнэ. Робот ойртож ирэх үед Janet дэр шидэхэд робот түүнийг дорхноо л будалчихдаг. Энэ боломжийг ашиглан Janet угаалгын өрөөрөө зүгтэж дахин тусламж ирнэ. Тэгсэн чи яасан гэж хэрэглэгчийн үйлчилгээ бүр нохоогоо золиослохыг санал болгоно. Janet мэдээж тэгж чадлагүй учраас өөр арга бодож олно. Нохооныхоо халдсан толгойг ашиглан роботыг сатааруулж ард талаас нь алчуураар хучин харагдах орчныг нь хязгаарлана. Түр хугацаанд робот бодолж Janet-ийг аван эргэлдэж эхэлдэг. Бодолсон робот хамаагүй л эргэлдэнэ. Гэвч робот гэнэт зогсон Janet-ийг аюул гэж тэмдэглэн байдал улам хурцдаж робот өөрийгөө хамгаалах горимж шилжиж байшингийн хаалга цонх зэрэг бүх нүкс сүвийг түгжиж эхэлдэг. Janet энэ үед сандран хурцтайгаар угаалгын сагс авч бохироор дүүрсэн сагстай хувцс шитгэхэд робот програмын дагуу тэднийг эвхэж
эхэлдэг. Энэ боломжийг ашиглан Жанет хаалгыг онгойлгож зугтахыг оролдоно. Гэвч робот маш хурдан ажлаа дуусгаж дахин довтлоход бэлэн болно. Яг тэр мөчөд Жанетийн хөрш буу барин ирж баатар болохыг оролдох боловч робот түүнийг цахилгаан цохилтоор саармагжуулчихдаг. Ингэснээр бууч үсэрч Жанет бууг шүүрэн авч цахилгаан цохилтоос бултаж сууж роботыг буудснаар түүний системийг устгаж идэхгүй болгодог. Жанет бүх зүйл дууссан гэж бодох үед хэрэглэгчийн үйлчлэгээ анхааруулга өгнө. Түүний хийсэн үйлдэл роботуудын ан гэдэг зүйлийг идэвхжүүлсэн байна. Одоо бүх робот Жанетыг мөрдөж түүний ДНХ дэлхийгээс бүрэн устгах хүртэл энэ ан хизээж зогсохгүй. Өөр сонголтгүй болсон Жанет хөрш болон нохой хамт тодорхойгүй ирээдүрөө зугтснаар энэхүү хэсэг маань дуусна. Энэхүү богино хэсэгт технологийн хөгжил нэг талаараа ашигтаж нөгөө талаараа аюул дагуулж байгааг илэрхийлж байгаа юм л да. Дараагийн түүх. Энэхүү түүхийн гол дүрийн анимашн хөлбөрийг октийн краш болсон Майкл Би Жорданоор хийсэн байна. Life Hatch. Хүн төрлөختөн 20 гаруйхантай галактикийн дайнд оролцож буугаар эхэлдэг. Энэхүү ертөнцид нисгэгч Теренс буюу Майкл Би Жордан өөрийн сансрын хөлгийн жолоог барьж үйлдэл хийхэд бэлэн явнаа. Тэрээр пуужингуудаа ачаалж дээд хурдаар харь гаргийн хөлөг рүү давшина. Дайсны хөлөг үхлийн цацрагаар буудан тулааны талбарыг бараг л бүхэлд нь хаман цэвэрлэнэ. Манай Майкл Би Жордан нислэгийн өндөр ур чадвараараа довтлохоноос уян хатан болтож зорилттой онлон пуужингаа харавах гэж оролдоно. Гэвч харь гаргийн зэвсгийн галын хүч маш хүчтэй тул манай Жорданы хөлөг санамсаргүй суманд оногдчихдаг. Задарч буй өлгөө удирдах гэж нэмцээр тэр үл мэдэгдэх гариг дээр осолдож газарднаа. Хүчтэй дөргөлтийн дараа хөлөг газардсан ч азар бүрэн бүтэн байна. Жордан ч амьд гарсан даацтай тооцож амьд байгаатай баярлан хөлгөөс гарна. Тэрээр байрлал тогтоогч шалгахад ойролцоо амьд үлдэх капсул байгааг олж хараад ихэд баярлнаа. Орчныг аюулгүй хэсгийг шалгасны дараа тэр олон жил хэрэглээгүй мэд тоосон дарагдсан капсул руу орно. Тэрээр дуулгаа талан шалгаж байтал шүүгэнээс робот нохоо санамсаргүй унаж өөрөө идэвхждэг. Эхэндээ Жордан үүнд анхаарал хандуулахгүй боловч Бэлигээ тайлж байх үед робот нохоо гинэт дайрч түүнийг унгана. Робот нохоо ногоон Скайнерын гэрэл цацруулахад Жордан хурдан удирдлагын самбарын ард нүгдэж амьсгаагаа барьж илэрхгүй байхыг хичээнэ. Робот нохоо чимээ сонсоод эргэн харахад ногоон гэрэл нанавчиж Жордангийн байрлалыг илрүүлчихдэг. Яг энэ үед манай Жордан хамгийн муу зүйлэл өөрийг нь хүлээж байхыг ойлгох үед ханан дөлгөөтэй байсан түүний дуулга газарт унчихдаг. Энэ чимээ роботын анхаарлыг сарниулж робот очин дуулгыг буц зохино. Жордан хүйтэн хөлс асгаруулan харж жаахан хөдөлсөн бол дуулгатай адил хувь тавилантай болох байсныг ойлгоно. Тэрээр тайван байхыг хичээн суух гэж оролдох үедээ халтарч нуруугаа мушгиж авнаа. Дахин хөдөлж зүргэлэхгүй байсан тэрээр сууж байтал робот нохоо эргүүлэхдээ Жордангийн гар дээр гიშгчдэг. Өвдөлт нь маш хүчтэй байсан ч амьд үлдэхийн тулд Жордан шүдэ 100 хөдөлгөөнгүй л суун. Робот нохоо олдсны дараа тэр гараа шалгахад гар нь маш ихээр бицарсан байв. Яг тэр үед түүнд нэгэн санаа орж ирсэн нь өөртөнд байгаа гар чийднэр нохооны анхаарал сарниулахад тусалж магадгүй гэж боддог. Тэр чийдэнгээ маш болгоомжтой гаргаж авах гэж байтал санамсаргүй унгаачихдаг. Түүнийг авах гэж оролдох яг тэр мөчөд робот нохоо алхах чимээ ойртож эхэлнэ. Жордан хурдан сэтгэж гар чийдэнгээ авч цүүнийг асан гэрлийг эсрэг хананд тусгана. Робот тэр даруул гэрэл рүү буудаж эцэст нь хананд нүх гаргачихдаг. Тэр арга нь ажиллаж байгааг харсан Жордан чийдэнгийн гэрлийг робот нохоон хөл рүү тусгахад робот өөрийнхөө хөл рүү зохиж бүр хөлөө ажиллагаагүй болгоно. Байдал энэ мөчөдөл Жордангийн гарт орно. Робот босох гэж оролдох үед Жордан түүнд боломж олголгүй тасарсан хөлийг нь авч роботыг буц зохино. Ингээд робот нохойг устгасны дараа Жордан тусламжийн тохио илгээж өөрийгөө боож имчилнэ. Энэхүү яг л AI ухаантай роботтой ширүүн тулалдааны төгсгөлд Жордан ялалт байгуулснаар энэхүү түүх маань дуусна. SIS 2 маань нийт 8 ангитай. Нэг бичлэгээр 2 ангийг нь ярина. Одоо ингээд 3 бичлэг үлдлээ л дээ. За тэгээ гялс дуусгамаар байвал лайк саба дараад комент хэсэгт өөрийн сэтгэлдээ үлдгээрэй. За тэгээ дараагийн түүхээр уулзлаа. Бай бай.